За энэ төрөөс бодол нөгөө боловсролын талаар баримтлах бодлогод бол тусгасан байгаа. За юу гэсэн бэ гэхээр олон улсын хөтөлбөрийн магадлан итгэмжлэлд орохыг зорж байгаа юм. Өөрөөр хэлбэл манай 12 жилийн боловсролын тогтолцоог олон улсад шууд хүлээн зөвшөөрдөг байхаар зорж байгаа ерөөсөө бид нарын зорилго. За энэ үүднээс бол за өнгөрсөн хичээлийн жилээс бага боловсрол, энэ хичээлийн жилээс бол суур боловсролын хөтөлбөр шинжлэгдсэн. За тэр хөтөлбөр шинжлэгдсэн хөтөлбөр маань илүү их нөгөө олон улсын стандартад нийцсэн гэж үзэж байгаа. За дараагийн нэг алхам бол энэ 2021 онд сурагчдын чанарын үнэлгээ, сургалтын амжилтын үнэлгээ. За энэ дээр бол би тэр хан академийн үнэлгээний бүрэн талбар байдлаар ажиллаад эхлэхэд тэр үнэлгээний хэсэг нь одоо энд бол чухал үүрэг гүйцэтгэх байхаа гэж юу харсан. За тэгэхээр шинээр хэрэгжиж эхэлсэн шинжлэгдсэн суур боловсролын шинжлэгдсэн цөм хөтөлбөрийн хүрээнд бол нэг үндсэндээ нэг иймэрхүү хүндрэл бэрхшээлүүд гарч байгаа. За хамгийн нэгдүгээрт юу юм бэ гэхээр за ялангуяа одоо 8, 9-р ангийн хүүхдүүдэд юу гарч байгаа вэ гэхээр нөгөө өмнөх ангидаа үзээгүй агуулгууд нь бүгдийг үзсэн байх шаардлагатай болж ирж байгаа. Өөрөөр хэлбэл маш их шинэ агуулгууд нэмэгдсэн учраас тэднийг одоо 9-р ангид жишээлбэл одоо бүх өмнөх 6, 7, 8 дугаар ангидаа үзсэн хичээлүүдэд давтаж үзэх ч байдаг юм. За ийм бэрхшээлүүд гарч ирж байгаа. Дараагийн нэг бэрхшээл нь бол за хөтөлбөр шинээр орж ирж байгаа агуулгууд маш их байгаа. За шинжлэгдсэн хөтөлбөр дээр нэмэгдэж байгаа агуулгуудыг бол их багш нараа мэдж байгаа. За магадлал статистик тал дээр геометри хэмжигдэхүүн дээр бол нэлээд тийм нөгөө хэрэглэн суурилсан. Шинэ хөтөлбөр маань илүү их хэрэглэн суурилсан байдлаараа бол яг нөгөө тухайн сурагчдад суур боловсрол эзэмшээд гаргахад бол ямар мэдлэг чадвартай болсон байх вэ гэдэг эзэмшүүлэх мэдлэг чадваруудын хүрээнд бол яг дандаа хэрэглээтэй холбоотой тийм агуулгууд нэлээд нэмэгдэж орсон байна. За энэ дээр бол нэлээд өндөрлөл үүсэж байгаа хаа. За шинжлэгдсэн цөм хөтөлбөрийн арга зүйн хувьд бол мэдлэг болвол мэдээж хүнээс хүнд дамждаггүй. Заавал сурагчийн бүтээлч үйл ажиллагаагаар дамжин бий болох боломжтой. За энэ дээр бол хамгийн гол акцентаа өгж байгаа. Тийм учраас арга зүйн хувьд бол нэлээд өөрчлөгдсөн. Өөрөөр хэлбэл нөгөө хэрэглэн суурилсан тэр чадваруудаа эзэмшихийн тулд заавал сурагчид өөрснийхөө бүтээч үйл ажиллагаагаар дэмжиж багш тэдгээрийг зөвхөн удирдан чиглүүлэх байдалтайгаар шинэ мэдлэг бүтээх боломжтой. За энэ бол нэлээд өөр хэлбэрээр орж ирж байгаа учраас гарын авлага бол нэлээд хомс байгаа. Урд өмнө хэлэгдэжсэн одоо хэрэгжилжсэн материалууд бол нэлээд хомс байгаа. За яг энэ үед бол энэ хан академийн хичээлүүд нь яг төлхөө орж ирж байгаа их олзуурхуштай. Үндсэндээ иймэрхүү төрлийн бэрхшээлүүд гарч байгаа болов уу гэж ерөнхийдөө харж байгаа. За ингээд нээлттэй боловсролын нөөц эхүүд нь бол за саяын миний хэлсэн тэр хүндрэл бэрхшээлүүдийг даван туулах. За зөвхөн энэ жилийн хувьд энэ эдгээр хүндрэл бэрхшээлүүдийг даван туулахтай гол нь биш. Цаашаага сурагчийн нөгөө бие даасан бүтээлч үйл ажиллагааг дэмжихэд бол энэ нөөц эхүүд за ялангуяа энэ хан академийн хичээлүүд бол их одоо онцлогтой их хүүхдийн сонирхлыг татсан, энгийн үг хэллэг нь энгийн, яг сурагчид өөрт нь хандсан, яг нэг тухайн хүүхдэд хамтраад ажиллахад боломжийн. За тийм байдлаараа бол одоо манай шинжилсэн хөтөлбөрийн одоо гол зорилго болоод байгаа. Сурах арга барил эзэмшсэн, бүтээлчээр суралцах чадвартай тийм иргэн төлөвшүүлэх тэр зорилгод бол бүр нийцж байгаа гэж үзэж байна. За ингээд хамгийн нэгдүгээрт бол за цөм хөтөлбөрийн зорилго, сургалтын цөм хөтөлбөрийн зорилго. За шинжилсэн цөм хөтөлбөр бол зорилготой. За тэр зорилго одоо нээлттэй академийн зорилготой харьцуулж үзсэн. Угаасаа ерөөсөө анх сонирхол татсан юм бол энэ тийм ээ. За яагаад энэ хоёр ингээд тохироод яг нэг цаг үед гарч ирээд өөрөөр шинэ хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн яг тухайн цаг үед хан академийн хичээлүүд яг орчуулагдаж бэлэн болоод гараад байгаа нь одоо ямар тохиргоотой юм бэ тийм ээ. Би энийгээ яаж дэмжиж байгаа юм бэ? За энэ чиглэлээр бол хамгийн нэгдүгээр сонирхолтой санагдсан. За одоогийн энэ орчуулгад гараад байгаа видео хичээлүүд
За цаашдаа үргэлжлүүлээд орчуулгаад гарах бах. За энэ видео хичээлүүд нь за 6-аас 8 дугаар ангийн нөгөө сурагчдын эзэмшүүл зохих мэдлэг нөгөө суралцахуун зорилтуудыг хүрээнд одоо хичнээн хувьд нь хамарч байгаа юм бэ. За эдгээрийг багтааж чадсан байна уу? Агуулга нь ямар хэр тохирцтой байгаа юм бэ гэдгийг бол за бичлэгний бүрээр нь хинж үзээд тохируулсан байгаа. За ингээд түрүүчийн хэлсэн шинэ арга зүй, шинэ хандлага. За энэ бол одоо манай тэр нөгөө хан академийн видео хичээлүүдээр хэрхэн туслагдсан юм бэ? Сургалтыг дэмжих хэрэглэгдэхүүн болгоход нөлөөлж чадах уу? За энэ талаар нь сонирхсан тийм талгаа хамаа. За та бүхэн зорилгоодыг харж байгаа. За цөм хөтөлбөрийн математикийн зорилго бол хэмжигдэхүүн өгөх төлөвтэй ажиллах, асуудал шийдвэрлэх арга барилд суралцах. За тэгээд математикийн мэдлэг чадвараа ашиглан амьдрал ахуйд хэрэглэх. За ийм зорилготой математикийн одоо шинжилсэн цөм хөтөлбөрийн математикийн зорилго бол. За энэ дээр нөгөө нэг юу ч нь явж байгаа. Асуудал шийдвэрлэх арга барилд суралцах. За тэгээд тоо хувьсагч дүрс өгөгдөлтөй ажиллах. За хамгийн гол нь тэдгээрийг амьдрал ахуйдаа хэрэглэх. За ийм чадвартай иргэн болгож төлөвшүүлнэ. За одоо нөгөө талд нь бол тэр хан академийн зорилго. Хан академийн зорилго бол би бараг л нэг юм уу л гэж харсан. Ерөнхийдөө яг сурагчийн бүтээлч үйл ажиллагаагаар асуудал шийдвэрлэх арга барилд суралцахад бол сурагчийн бүтээлч үйл ажиллагаагаар байнга дэмжигдэж явах ёстой. Багш бол зөвхөн чиглүүлэх үүрэгтэйгээр оролцсон. Хан академи буюу нээлттэй академийн зорилго нь яг ийм чиглэлтэй сурагчийн бүтээлч үйл ажиллагааг дэмжих. За тэгэхээр үндсэндээ нэг зорилготой байгаа нь марг ингээд харагдаж байгаа гэж үзэж байна. За ингээд одоогийн байдлаар за миний судалсан миний тэр үдснээс хойш бол нэлээд хэдэн бичлэгүүд бол нэмэгдсэн байлээ. За тэднийг бол хараахан үзэж амжаагүй байна. За нэг математикийн 580 орчим видео хичээлүүд одоогийн байдлаар орчуулагдаад тавигдсан байж байгаа. Та нар бол дээрээ хичээлдээ хэрэглээд явж байгаа. За тэдгээрийг дотор нэг за бага ангийн агуулгаар, дунд суур боловсролын агуулгаар за бусад хэсэг нь гэж ангилсан. За энэ бусад хэсэг гэдэг нь тийм одоо хэсэгдлийн юм бол бас биш. Ердөө л одоо манай ахлахангийн боловсролд хамаарагдахаар за нэг ганц хоёр хичээл нэг илүү гүнзгийрүүлсэн түвшний хичээлүүд. За тэгээд бусд нь бол ерөнхийдөө ахлах ангийн талгуугаар чиглэсэн тийм агуулгатай байсан. За тэгээд энэ хичээлүүд нь дотроо нэг тийм хоёр төрлийн байсан. Нэг нь бол зөвхөн дасгал ажлын зааврууд. Дасгал ажлын заавруудтай нэг хэсэг нь болохоор тийм шинэ онлын мэдлэгийг хэрхэн яаж бүтээлчээр одоо гаргаж ирэх вэ гэсэн тийм хэлбэртэй гэр бичигдсэн байсан. За ингээд нийт орчуулагдсан хичээлүүдийн бол ойролцоогоор 45 орчим хувь нь бол бага боловсролын агуулгад хамаарагдаад 52 орчим хувь нь бол суур боловсролын агуулгад хамаарагдаж байгаа. За энэ бол одоогийн байдлаар хичээл орчуулагдсан миний үзсэн 580 орчим видео хичээл гэсэн үг. Энэ дээр бол юу байгаа юм бэ гэхээр за анги бүрээр нь хуваасан бичлэгүүд. За яг 6 дугаар ангийн агуулгад хэдэн хувь нь хамарч байгаа юм. Нийт бичлэгийн тоонуудад хэдэн хувь нь 6 дугаар ангид хамаарж байгаа юм бэ? Агуулгын нэмэлт байдлаар гэдэг нь бол зөвхөн сурагч бие дааж нэмэлт үзэж судлах боломжтой. За нэг ийм үр дүнгууд гарсан байгаа юм. За дараагийнх нь за энийг бол зүгээр харьцуулаад үзэхэд нийт бичлэгийн тоонд нь харьцуулаад үзсэн байна. За энэ бол одоо нийт бичлэгийн тоон дотор байгаа шинэ агуулгуудын хичээл. За шинэ агуулга гэдэг дээр би зөвхөн нэг шинээр нэмэгдсэн агуулгуудыг бас авч үзээгүй. За шинжилсэн хөтөлбөр маань өөрөө нөгөө арга зүйн хувьд өөрчлөгдсөн учраас одоо хуучин ахлах ангид үздэг байсан хичээлүүдийг суур боловсролд үзэж байгаа тийм хичээлүүд маш өргөн байгаа. За энэ юутай холбоотой вэ гэхээр миний түрүүний хэлсэн нөгөө арга зүйн өөрчлөлт хийгдсэн учраас тэрийг бол суур боловсролд үзэх боломжтой. За ийм байдлаар орсон хичээлүүдийг би бүгдний энд хамруулсан. За шинээр нэмэгдэж орсон агуулгууд, дээрээс нь арга зүйн хувьд өөрчлөгдсөн учраас суур боловсролд орж ирсэн агуулгууд. За энэ бол саяын нийт бичлэгүүдийн дотор одоо анги бүрээр нь
нөгөө 6 дугаар ангийн нийт хичээлийн видео хичээлүүдийн маань хэдэн хувь нь яг ийм байгаа юм бэ? Энэ бол одоо яг тухайн ангийн сурагчийн эзэмшүүл зохих нөгөө мэдлэг чадвар буюу суралцгын зорилт гэж байгаа тийм ээ. Тэр зорилтуудаас яг 6 дугаар ангийн хичнээн хувийг нь энэхүү бичлэгүүдэд хамруулсан байгаа юм бэ. Өөрөөр хэлбэл 6 дугаар ангийн сурагчийн эзэмшүүл зохих мэдлэг чадваруудын 44% бол хан академийн видео хичээлүүдээс үзэх бүрэн боломжтой. 7 дугаар ангийн хувьд бол 43%-ийг нь эдгээр хичээлүүдээс одоо яг суралцах шууд одоо суралцаад эдгээрийг нь хичээлд ашиглаад явчих бүрэн боломжтой гэж үзсэн байна. За энэ дараагийн слайд бол энэ бол эдгээр тоо баримтууд бол харин нөгөө түрүүчийн миний хэлсэн яг нөгөө шинэ хөтөлбөр хэрэгжиж ихсэнтэй холбоотойгоор нэмэгдсэн шинэ хичээлүүд эсвэл арга зүйн хөвд өөрчлөгдөөд одоо суурь боловсрол шинээр орж ирсэн тийм хичээлүүд. За эдгээр нь нийт бичлэгийнхаа хэдэн хувийг эзэлж байгаа юм бэ? За энд бол нөгөө нийт бичлэгийн тоог хүүхдүүдийнхаа нөгөө саяхан шинээр нэмэгдсэн харьцуулсан. За ингээд шинээр нэмэгдсэн хичээлүүдийн зарим нэг жишээ. За би энд нөгөө хан академийн шууд видео хичээлүүдийн нэрнүүдийг тавьсан байна. За эдгээр бол манай эдгээр агуулгууд бол яг манай нөгөө суралцгын зорилтод баг энэ нэрээр байж байгаа. За энэ бол яг ингээд шууд энэ хичээлүүдийг үзэх боломжтой. За одоо миний хамгийн гол дэвшүүлж байгаа юм бол за нэгдүгээрт бол бүрэн ихээрээ хэрэгжээд эхлэхэд бол энэ арай агуулгын хувьд бол шал дахиад өөр байдлаар гарч ирэх байхаа. Тийм ээ хэдэн хувийг хамарч байгаа нь бол бүрэн ихээр арай өөр үр дүн гарах байх. Дараагийн нэг асуудал бол нөгөө шинжилсэн цөм хөтөлбөр дээр үнэлгээний зорилтоор маш их өөрчлөгдсөн байгаа. Үнэлгээн дээр бол сурагч одоо өөрийгөө үнэлэх, бусдыгаа үнэлэх, за багш үнэлэх, за ингээд өөрчлөгдсөн байна. Тэгэхээр энэ хан академийн талбар бүрэн утгаараа хэрэгжиж эхлээд одоо нөгөө дасгалтайгаа гэсэн үг тийм ээ хэрэгжиж эхлэхэд бол би энэ үнэлгээний хэлбэрийг нь бол шууд одоо сургалтандаа шууд хэрэглэх боломжтой юм уу гэж харсан.